бичлэг намайг сэтэрсэн гэдэг. За би өнгөд өмнө бодох юм бол би хэцүү бичлэг хийж боддоггүй байсан. Тэгээд яагаад ч юм хүний бичлэг хийж зорилго надад тавдсан гэдэг би тэгээд зорилгоо шантарсан. Тэгээд бичлэг ч юм бол манай найзууд ангийнхан багш маань яаж хийж байгааг хамаатнуудаа намайг өмсөж сэтгэл амар төржсэн болохоор тэр үедээ бичлэг хийхээс зайлс хийдэг байсан. Гэтэ ямар нэгэн тусгалтай гоё өдрөө бичлэг хийхгүй дотроо үлдээ чинь гин тэр дотрох юм мартчихдаг байхгүй амар хурдан март. Тийм учраас амар юу болохоор юм мартахгүй байх хичээдэг. Бичлэг данаа утсан дээр бичлэг гэдэг. Би тэрийг YouTube дээр тавьж үзээгүй нэг чинь YouTube дээр тавьж үзээгүй. Тэгээд миний YouTube дээр нөгөө хай нэг боксинг эсмэр орчихсан. Хоёр видео навчсан. Тэгээс би нүрээ харуулъя гэсэн бодвол төрөөгүй. За тэгээд миний анхны бичлэг би жоохон юу хэлээ яахгүй юм проюуч гад инээд үрчгээд бүр нүд алуулаад байгаа байхгүй тийм учраас одоо би бичлэгтэй Travis гэдэг юм хэлээ. За Travis за өнөөдрийн бичлэгээс би гоё юм ярилцаад явна. Тэгээд дараагийн бичлэгээр гоё ASMR тэгээ гоё бичлэг гинэ хийхийг бодноо би дурсгалтай өдрөнд. За одоо тэгээд бүр ярэ. Би яагаад YouTube хийхээр болсон бэ гэвэл тэгээд яагаад бодоо гэдэг утгагүй бүр YouTube хийх болсон аванзай. Би яагаад бичлэг хийхээр болсон бэ гэхээр хин за амьдрах ганц боломж яадаг юм чи юунаас айдан тэр багш маань үзнэ л эцтэй тий ангийнхан маань хамаатан л эцтэй би юунаас айх вэ гэсэн бодол төрөөд YouTube хийхээр болсон. Энэл эргэж буцахгүй яагаад болохоор хүмүүсийн шүүмжлэх надад хамаагүй байхгүй. Яагаад болохоор шүүмжилсэн хүмүүс өөртөө амар тэнэг байхгүй. Тэнэг болохоор бусдын хэрэгтэй амар сатаа болдог. Тэгээ бас YouTube хийнү, тэг яана уу, тэдэрт манус юм